За сайн байцгаана уу. Бид дараагийн хичээлээр уулзч байгаадаа баяртай байна. Энэ удаагийн хичээл маань болохоор хүмүүсийн нэрийг нь сонсоод шантардаг After Effects гэж програмын талаар хичээл авах гэж байна. За After Effects програм маань бол юу хийхэд зориулагдсан програм бэ гэвэл хөдөлгөөнт график дизайн. За тэгээд төрөл бүрийн реклам, шторк, кино, клип зэрэг зүйлсд ашигладаг маш их олон зүйл чаддаг тийм хүчирхэг програм байгаа. За тэгээд өнөөдөр бол бидний After Effects програм дээр хийх зүйл бол 5 секундын урттай нэг жижигхэн шторк байна. За одоо бүгдээрээ үзье. За нэг 2 утас гарч ирээд тэгээд хажуу талд нүнэн бичигдээд ингээл 5 секунд ерөөсөө юм бичлэг байгаа. За энэ бичлэгийг хийхэд бол бид ашиглах зүйлс нь бол ерөөсөө бэлэн видео бичлэг ашиглаагүй. За тэгээд 2 ширхэг зураг ингээд ашиглаад хийчихсэн юм байгаа. За одоо бидний ашиглах зүйл маань бол ерөөсөө энэ 3 зургийг л ашиглаад хийсэн байна. 2 ширхэг утас тэгээд нэг нь Galaxy-гийн логог ингээд ашиглаад хийсэн байх нэ. За тэгэхээр бүгдээрээ After Effects програмаа бүр эхнээс нь нээгээд яг энэ шторкийг хэрхэн хийх талаар үзцгээе. За After Effects програм маань бол нэгдсэн байдалтай яг нэг иймэрхүү байдалтай харагдана. За энд бол ийм 2 сонголттой. За composition, шинэ composition үүсгэх. За тэгээ composition видеоноос ингээ composition дуудах гэсэн ийм 2 сонголттой юм байгаа. За энэ хоёрын ялгаа нь болохоор яг юу юм composition гэж юу юм гэхээр composition гэдэг маань болохоор одоо бидний YouTube-ээс ч юм уу үздэг видеонууд байдаг тийм ээ. Тэр видеонууд маань тодорхой нэгэн ийм хэмжээтэй байгаа. За жишээ нь видео size гэд хайхаар бидэнд одоо илүү ойлгомжтой харагдана. За одоо энд ингээд видеоны юм хэмжээсүүд ингээд харагдаж байна л да. За одоо нөгөө биднээс YouTube дээр үздэг ингээд 1080 бичлэг гэдэг маань 1920 пикселийг харьцан 1080 пиксел гэдэг ингээд явж байгаа. Энэ 1080p гэдэг маань ерөнхийдөө бол дэлгэсний чинь өндрөөр дандаа ингэж хэмжигдэж явж байгаа. За 720 resolution ингээд 720 пиксел. За 440 resolution бас ингээд 1440 пиксел гэх зэрэг ингээд. Тэгээд дээш нь 4K ч юм уу ингээд бичлэгнүүд маань хэмжээнд томсоод явах хэвээр. За тэгэхээр энд харагдаж байгаа composition гэдэг зүйл маань болохоор бидний одоо яг ямар хэмжээтэй бичлэг хийх гэдэг юунд зориулж хийж байгаа тэр хэмжээгээ ерөнхийдөө өгнө гэсэн үг. За тэгээд энэ дээр болохоор бид нэр файлаа нээхдээ бол ингээд нээчих болно. За ер нь зүгээр YouTube дээр тавигдах ч юм уу, Facebook дээр тавигдах зүгээр стандарт зүйл хийж ингэж үзээд. За энэ дээд талдаа болохоор одоо за реклам гэдэг ингээд биччихье. За энэ preset гэдэг хэсэг дээрс нь болохоор бэлэн одоо юм видеоны темплейтүүд байдаг байгаа. Тэр темплейтүүдээс ингээд сонгоод өгж болно. Ер нь бол энэ чинь хамгийн түгээмэл ашиглагддаг нь болохоор энэ HD TV 1080 гэдэг энэ сонголт нэр өгчөж болно. За тэгээ ард талд нэг анзааруул 24, 25, 2997 гэх мэт ийм тоонууд байгаа. За эдгээр нь болохоор видеоны FPS буюу 1 секундэд харагдах зургийн тоо. Одоо нөгөө 1 секундэд бичлэг гэдэг чинь олон ширхэг зургаар үүсэж байгаа зүйл байдаг учраас тэгээд 1 секундэд яг хэдэн зураг харагдах вэ гэдгийг ингээд зааж өгч байгаа. За энэний маань тоо илүү өндөр байвал бичлэг чинь илүү тийм зөөлөн смут харагдана л гэсэн ойлгоод авчиж болно. За ер нь бол энийг бид нэг 30-аар нээчих болно. За тэгээ бичлэгний маань өндөр өргөнний хэмжээ ямар байх вэ гэдэгт асууж байна. За энэ бол яг Full HD 1920 1080 дээр явчих болно. За тэгээд доош нь явахаар энэ frame rate буюу түрүүч ярьсан нэг FPS гэдэг зүйл чинь энд ингээ харагдаж байна. Хүсвэл энэчээс бид нэр бүр илүү гоё хөдөлгөөнтэй нэг үлжаар ч юм уу 102 дээр энэ хийж болно. Одоо энэ бол яг бид нэр тест хийж байгаа учраас зүгээр ингээд дундчлаа за 30 дээр хийлээ гэж үзье. За дараагаар нь болохоор энэ resolution гэж юм байгаа. За энэ resolution бол та хэр зэрэг сайн компьютер ашиглаж байна. Таны видео карт, RAM зэрэг хэр зэрэг хүчтэй байна. Тэрнээс ч хамаарат ерөнхийдөө эднүүсээгээ тааруулж болно. Таны компьютер үнэхээр сайн, өндөр үзүүлэлттэй байвал та пул дээр нь бичлэгээ хийгээд явж болно. Хэрвээ жоохон тааруухан байвал одоо тал дээр нь ч юм уу аль эсвэл 3-аас нь энэ дээр ч юм уу ингээд юунуудаа багасгаад хийгээд явж болно. За тэгээд бас их өндөр чанартай дээр нь хийвэл хийж явах явцад их эффект хийгээд ирэхээр гацах тохиолдол байдаг байгаа. Тэгэхээр ер нь бол өөрөө энийг тааруулаад хийж болно. Гэхдээ ингэж хийлээгээд таны эцсийн бүтээгдэхүүн одоо чанар муутай гарна гэсэн үг биш. Та зөвхөн ажиллаж явах үедээ яг энэ хэсгэл чанартай харах уу, чанаргүй харах уу гэдгээл
тааруулж өгнө гэсэн үг. За би бол ерөнхийдөө жон гацалтанд дургу учраас энийг би нэг нь тирд дээр нь ч юм ингээд явждаг байгаа. За энэ start time code гэдэг доор нэг хэсэг байна. За энэ бол яг хэд секундээс эхлэх үүдгийг зааж өгч байгаа. За энийг бол ингээд 0-аас эхлээд явчих болно. За доор нь дахиад нэг хугацаа гэж хэсэг байгаа. За энэ хугацаа болохоор цаг, минут, секунд, дойл гэсэн сонголттой. За тэгэхээр бид нэр яг хэдэн секундын бичлэг хийх гэж байна. Тэрнээсээ хамаарат энэ чинь хугацаагаа тааруулж байна. За энэ дээр бол бид нэр одоо ингээд 5 секундыг хийх гэж байгаа учраас энийг 0. За 10 секунд биш, энийг 0.5 гэдэг бол 5 секунд үснэ. За ингээд доор нь background color гэж байна. За энэ дээр бол яхаа дэлгэц чинь яг ямар өнгөтэй одоо backgroundтэй үсгэх тэрийг энэ дээр зааж өгч байна. За энэ бол нэг чухал биш. Угаасаа бид нэр дээд талд нь шинэ layer давхраг үүсгэж хийдэг учраас энэ бол нэг чухал биш. За окей. За ингээд үүсэж байна. За үүсний дараагаар бол After Effects баруун маань нэг үндсэндээ нэг хэдэн хэсгүүд байгаа. Тус бүрийн өөр гэсэн үүрэгтэй хэсгүүд. За хамгийн ихнийх нь хэсэг болохоор энэ дээд талд нэг энэ цэснүүд байгаа. За энэ цэсэн дотор маань бол ерөнхий програмын чинь хийгдэж байгаа бүх үйлдэлүүд орно. Одоо гарын дээрс copy paste ч гэдэг юм уу. Янз бүрийн гарны товчлууд, шинэлэр үсгэх, эффект өгөх гэх зэрэг үйлдэлүүд энэ дотор байна. Та хэрвээ маш сайн ажиллаа сурчвал энэ эднэр рүү заавал орж өгөх гэдэг шаардлагагүй шууд гарны команднаас өгч хийж болно. За дараа нь болохоор энэ доор Adobe програмууд бүгдэн дээр нь байдаг tool буюу одоо нэг янз бүрийн хэрэглүүрүүд байгаа. За биер, баллуу, stamp, тэгээд дүрс, камера энэ гэдэг янз янзын энэ зүйлсүүд байна. Энэ хэсэгт болохоор бидний гаднаас оруулж ирэх файлууд маань орж ирнэ. Файлын сонгоод. За энэ дээр болохоор гаднаас оруулж ирэхдээ гарын дээрс Ctrl I тавьчлаар дараад дуудаж болно. Нэг бол file zes руу ороод import file гэж дуудаж болно. Тэгээ энийг бол ерөнхийдөө нэг заавал ингэж ороодох шаардлагагүй. Гарын дээр шууд Ctrl I дарчвал илүү амархан. За тэгээ оруулж ирэх файлуудыг сонгоод import дарна. Import дарсан файлууд чинь энд ингээд бүгдээр ороод ирнэ. За дараагаар нь энэ нэг доод талд нэг юм хэсэг байгаа. За энэ хэсэг маань болохоор бидний layer буюу одоо нөгөө Photoshop-оор бол аль дүрс нь наанаа гарах уу, аль дүрс нь цаанаа харагдах уу гэх зэргийг тааруулж өгдөг хэсэг байгаа. За тэгээд дараагийн хэсэг маань болохоор энэ timeline буюу одоо энэ зам байгаа. Энэ зам дээрээ бид бүхэн энэ дээр хөдөлгөх зүйлсийн янз бүрийн эффектүүдийг, цаг тааруултуудыг бүхэл одоо хамгийн чухал хэсгүүдийг яг энэ хэсэг дээр хийж өгнө. За тэгээ энэ талд бол баруун гар талын чинь болонд бол панел гэдэг нэг хэсэг байгаа. За энэ панел дотроос бид нэ төрөл бүрийн эффект авах, текстээ янзлах зэрэг ингээд туслах үйлдэлүүдийг хийж болно. За энд нэг энэ дэлгэцсийнхээ тохиргоонуудыг бас удирдах хэсэг гэж юмнууд байгаа. Тэгээ энэггүйрх зүйлсүүдийг ингээд харахад бол ер нь маш ойлгомжтой юм шиг харагдана. Тэгээд явандаа яг ажлаа сурчвал эдгээр зүйлүүд маань яг л бүгдээрээ хэрэгтэй хэрэглэгдэх чухал зүйлсүүд гэдгийг илүү сайн ойлгож авах. За тэгээд бидний хамгийн сүүлийн хэсэг маань болохоор энэ source monitor одоо яг үндсэн дэлгэцэн маань энд харагдаж байгаа. За үндсэн дэлгэцэн маань л маусныхаа scroll-ыг хөдлөхөөр ингээд найс цаашаа хөдлөнө. Тэгээ мөн адилхан яг Photoshop-т ажиллах space тавьчлаараа дараал ийж тийш нь хөдлөхөөр ингээд дэлгэцээ хөдлөж болох нэ. Ер нь бол их Photoshop-т адилхан санагддаг. Надад энэ дээр хийж байгаа үйлдэлүүд энэ чинь ингээд хөдөлгөх, наашаа зөмлөх ч юм уу тий. Хөдөлгөөн л хийдэг болохоос энэ бусд нь ерөнхийдөө гайгүй адилхан юм шиг тийг санагдав. За одоо тэгээд бидний яг хийх гэж байгаа реклам маань бол нэг ийм реклам байгаа. Тэгээд энийг бид нэр 5 секундын урттай таймлайн үүсгэсэн. Тэгээд одоо ингээд хийгээд үздэгэ. За тэгэхээр хамгийн түрүүнд болохоор бидний дэлгэцэн дээр энэ цагаан өнгийн фон өгөх ёстой. За цагаан өнгийн фон өгөх болохоор яг энэ хоос хэсэгтээ маус хоёроо дараад шинэ layer. За энэчээсээ шууд solid гэдэг энэ цулгаан өнгө өгч нь. За solid өнгөө бол за яг нэг сааралтай өнгөөр өгчий. Окей. За тэгээд энэ саарал өнгө маань бас яг тэр реклам дээр маань яг цулгаагаар шууд юм саарал биш байсан. Жохон юм gradient буюу уусалттай өнгөтэй байгаад байна. Тэгэхээр бид нэр энэ чинээсээ эффект өгөх хэрэгтэй. За энэ баруун гар талын чинь болондох хэсгээс нь effect preset гэсэн хэсгээр дараад эффектээ хайнаа. За энэ ч бол ерөнхийдөө эффектнүүд маань ингээд байж байгаа. Эднээс л ингээд ороод хайжлан. Гэхдээ ингэж орохоор бол цаг маш их алддаг учраас яг өөрийн хэрэглэгдэх эффектнүүдийн нэрийг мэдээд авсан байл зүгээр. За энэ дээр gradient ramp гэдэг нэг юм эффект байгаа. Энэ маань бол одоо ерөнхийдөө үндсэндээ зүгээр энгийн уусалттай өнгө өгдөг. За тэгээ энэчээс өгөх гэж байгаа эффектүүдийг бол шууд дээр нь дараад чирээд тавих гэж байгаа газараа тавьж болно. Аль эсвэл шууд ийшээ нь ороод энэ layer дээр нь тавьж болно. Ийм хоёр төрлийн арга замаар тавьж болно. За
За одоо энийг шууд зөөгөөд яг энэ дэлгэсний хэсэг рүү тавилаа. За тэгэхээр энд ингээд хараас цагаан руу уусан уусалт орж ирж байна. За хараас цагаан руу уусан уусалтаа бид нэр одоо жоохон янзлаад хүн харахад эвтэйхэн болгоё гэж үзвэл за энэ старт гэдэг энэ харын жоохон багасгаад жоохон нэг сааралт болгоод за нэг юм рүү болголоо. Окей. За тэгээ голоосоо юм гэрэлтсэн байдалтай байсан болохоор энийг liner гэдгээ модын ингээд солиод өгч болно. Тойрог хэлбэр дээр нөгөөд. За тэгээд бараан хэсгийн гадна нь гаргыг бол энэ swap color гэдэгтэй давал ингээд бараан нь гаднаа гарчнаа. Тэгээд энд харагдаж байгаа нэг хоёр жижиг цэг маань болохоор тухайн гэрлийг маань одоо хаанаас нь тосох уу, одоо аль хаана байрлуулах уу гэдгийг зааж өгдөг цэгүүд байгаа. За энэ start ramp гэдэг дээр дараад за энийг яг төв центр дээр дарвал энэ маань гэрэл маань ингээ голдоо орчин. Хоёр дахь цэгийг авч жагаад жоохон энэ хавьд дарчвал гэрэл маанаас ингээд төв центрээс хэр зэрэг ингээ гэрэлтэх вэ гэдгийг ингээ харж болдог байгаа. За ер нь бол иймэрхүү татчихъя. За тэгээд энэ ингээ background маань болчлоо гэж үзвэл энэ background дандаа цойжлоод явах хэрэгтэй. Цойжлахдаа бол яг тухай бүрийн layer-ийн харалтах нүдэн дээр дараад ингээ цойжлоо явчихна. За дараагаар нь оруулахдаа болохоор энэ чинээс логого оруулж ирээ тавь. За энэ Samsung Galaxy гэдэг лого байна. За логого энд оруулж ирж тавиад. За After Effects програм дээр тэгээд үндсэндээ яг 5 гарын ийм товчлоор байгаа shortcut key. Тэр гарын товчлооруудыг бол ингээд маш их хэрэглэдэг. Ер нь бол байнга хэрэглэгдэж байна. За одоо жишээ нь энэ дүрсээ ингээд жижигхэн болгоёг бол S товчлоороо дарах хэрэгтэй. S-ээ дээр бол scale буюу томсгож жижигсэх юм үйлдэл гарч ирнэ. За scale-ийг жоохон багасгаад ийшээ баруун зүүн тийш ингээд татвал том жижиг болоод явна. За яг мөн бас ингэж болно. Яг Photoshop шиг энд харагдаж байгаа хэсгээс нь энд дарлаа, shift-ээр дараад бас ингээд баруун зүүн тийш ингээд томсгож жижигсэх явж болно. Тэгээд энэ бол таны алингээр нэг чинь таны сонголт. За тэгээд Galaxy гэдэг логого энд байрлууллаа. За дараа нь одоо нөгөө хоёр утсаа оруулж ирнэ. За улаан өнгөхийн утсыг ишин зөөгөөд орууллаа. Нөгөө наашаа харсан утсыг бас ингэ орууллаа. За энэ бол маш том хэмжээтэй. Тэгэхээр S үсгээ дарлаа. Энийг багасгаад явна. За ингээд иймэрхүү байдалтай тавьчихж байна. За тэгээ энэ хоёр утас маань болохоор одоо хоёулаа энэчнээс ингэж гарч ирээд нэг юм баг зэрэг эргэлцсэн хөдөлгөөн өгж исэн. Одоо тэрийг бүгдээр хийгээд үзцгээе. За эхлээд улаан өнгө утас маань энэчнээс ингэж гарч ирэх хэрэгтэй. За тэгэхээр бол улаан утсаа гадна нь тавьж агаад за биднээс улаан өнгөтэй утас маань энэ байна. Энэ нүдэн дээр нь дараад ялгаад үзэж болно. За тэгээд энд хамгийн чухал юм чинь тоглуулагч юм зүүчин байгаа. Энэ тоглуулагч зүгээ яг 0 дээр нь ингэж байлгаж агаад за P үсгээд дарвал position буюу хөдөлгөөн өгөх команд өгдөн. P үсгээд дарлаа. За энэ position гэдэг юм команд гарч ирж байна. Position гарсан тохиолдолд энэ урд талд нэг юм жижигхэн цаг байгаа. Энэ цаган дээр нь дараад энэ цаган дээр дарахад энд нэг юм жижигхэн diamond цэг үүснэ. За энэ цэгийг бол keyframe гэж нэрлэдэг байгаа. За энэ keyframe маань бол эхлэлийн цэгийг зааж өгч байгаа. Эхлэлийн цэгийг зааж өгчөөд миний утас 0 дахь секундээс хэдэн секунд хүртэл хөдлөх вэ гэдгээ би зааж өгнө. За тэгэхээр тоглуулагчийг жоохон хойш нь явуулаад за би энэ 2 дахь фрейм дээр наваачаа тавьчлаа. Тэгэнгუутаа шууд утсаа маусаараа зөвхөр ингээд нэг зам татуулаад явж байна. Тэгэхээр 0-оос 20 дахь фрейм хүртэл хугацаанд энэ улаан өнгөтэй утас маань ингэж хөдлөх нэ. За одоо эхнээс нь тоглуулаад үзье. За ингэж хөдлөж байна. Энэ бол ерөнхийдөө маш хурдан гарч ирж байна. Яг гэвэл энд байгаа хоёр цэгний маань байршил хоорондоо ойрхон байгаа учраас хурдан гарч ирж байна. Тэгэхээр энийг жоохон хойшлуулаад за яг 1 дэх секунд хүртэлх хугацаан дээр гарч ирнэ гэж үзье. За одоо болж байна. За дараагийн утас маань болохоор 20 дахь секундээс яг араас нь гарч ирнэ гэж үзээд за нэгдүгээр утсаа сонголоо P үсгээ дарлаа. Мөн адил эхлээд цагаа дарлаа. Хойш нь явуулаад 1 дэх секундын 20 дахь фрейм хүртэл хугацаан дээр наваачаад араас нь явууллаа. За ингээд үзэхээр одоо эхнээс нь үзэхээр юм болж байна. Инглээ нөгөө хоёр утас маань гарч ирж байна. За одоо энэ хоёр утсандаа хөдөлгөөн өгнө. Хоёр тишээ жоохон эргэлт хөдөлгөөн өгнө. За эргэлт хөдөлгөөнийг бол R усган дээр буюу rotation дээр өгнө. За тэгэхээр утас маань гарч ирж явах хугацаанд ерөнхийдөө хөдөлж эхлүүл бас илүү цэвэрхэн харагдана гэж үзэж байна. За тэгэхээр R усгээ дарлаа, цагаа дарлаа. Тоглуулагчаа хойш нь энэ бичлэг дуустал хөдөлж ийсэн учраас 5 секунд хүртэл навааччаад
За энийг нэг жоохон хайш нь хөдөлгөөд за ингэ болж байна. За одоо уулаа утсан дээр мөн хийжгээд тоглоулагчаа голд нь авчиж чад. R-гээ дарлаа, цагаа дарлаа. 5 дахь секунд хүртэл хугацаанд нөгөө тийшээ нэ хөдлөнө. За ингээд 2 утас маань ийм хөдөлгөөнтэй орж ирсэн байна. За мөн энэ утаснууд маань гарч ирж байгаа хугацаанд тодорч гарч ирж исэн. За тэгэхээр энийг бол opposite буюу одоо харагдахгүй лээрээ харагдахгүй болгож үйлдэлээр өгнө. За тэр нь бол After Effects-дээр T үсгэн дээр байгаа. T үсгээ дарлаа opposite гэж байна. За opposite маань 100% таа учраас илүү тод харагдаж байна. Энийг 100-га 0 болгоод өгчих хэрэгтэй. За 0 болгож өгöd утас маань ингээд ерөөсө харагдах болж байна. Тэгэхээр утас мааныг аль хэсгээс гарч эхлэх вэ гэдгээ өгөөд за энэ хэсгээс гарч эхлэхийг бол цагаа өглөө тоглоулагчаа явуулаад за яг энд ирэхэд 100% таа болоо буцаж гарч ирнэ гэж үзнэ. За ингээд 100% таа боллоо. За ингэж гарч ирсэн. За одоо нөгөө найшаа арс утсан дээр нь бас opposite өгөөд үзье. Нэгдүгээр утсаа сонголоо, T үсгээ дарлаа, 100% байхгүй болголоо. За яг аль хэсгээс гарч эхлэх вэ гэдгийг за энэ хэсгээс гарч эхэлнэ. Opposite дарлаа. Хаш яваад за энэ хүрээд 100% боллоо. За ингээд ерөнхийдөө маш олон ийм K-фреймүүд үүсээд энэ хоёр маань ингээд хөдөлдөг, гарч ирээд харагддаг боллоо. За бид дараагаар нь одоо юу хийх вэ гэхээр энэ талд харагдчихсан нэг юм текст гарч ирсэн. Тэр текстнийхэн доод суурин дээр нэг цагаан өнгөтэй дүрс байсан. Тэдгээрийг хийнэ. За цагаан өнгөний дүрсийг хийхдээ бол нэг анхаарах зүйл нь ер нь бол шинэ леер үүсгэж чад хийчихвэл зүгээр байдаг. За тэрийг болохоо хоёр төрлийн арга замаар үүсгэж байна. Нэг бол энчэн маус хоёроо дараад энчэнсээ shape layer гэж үүсгэж байна. Нэг бол дээр layer зэс рүү ороод шинэ layer үүсгэх хэсэг рүү ороод shape layer гэдэг үүсгэж байна. Энэ хоёр яг ижилхэн. За одоо энэ чинь shape layer үүсгэлээ. За энэ чинь бол юм 5 шөнө хэлбэртэй shape layer гэдэг үүсдэг байгаа. За shape layer үүснэг бол дээр байгаа түүлнээс ямар хэлбэрийн дүрсээр дүрс үүсгэх вэ гэдгээ сонгоод за ингээд нэг юм дүрс татаад өгнө. За энэ тухайн дүрс маань бол саарл өнгөтэй гэж байна. Энийхээ өнгөх бол энэ дээрс солих боломжтой. За ингээд цагаан өнгө өргөж. За тэгээ энэ дүрс маань болохоор хоёр утас гарч ирсний дараа за яг энэ хэсгээс ерөнхийдөө харагдаж эхлээд гарч ирж байгаа. Тэгэхээр бид нарын shape layer энэ хүртэл хугацаанд ингээ богиносгоод тавьчих болно. За ингээ богиносгоод тавьчвал layer маань харагдахгүй жаад ингэж харагдаж гарч ирнэ. За тэгэд энэ маань болохоор одоо шууд ингэж байж гал give гэнт ингээд гараад ирж байгаа. Энийг бид нэр нэг жоохон бүтгэн байж тодрох замаар гаргаж ирэ гэж үзвэл T үсгээ дараад opposite гаргаж ирнэ. За тэнгууд opposite-ийн 100% нэхлэг байхгүй болгочихно. Тэгээд цагаа дарлаа. Тоглоулагч жоохон хойш нь явууллаа. Буцаагаад энийг 100% таа болгоод татгаар нөгөө дүрс маань ингээ харагдахгүй байжгаад ингэж тодорч гарч ирэх нэ. За одоо энэ дээр бүгдээр нөгөө текстээ бичээд үзье. За текстийг бол энэчээс type төгөлөө аваад биччихнэ. За текст бичих газраа нэг дараад за энэ нь болохоор үндсэн үн гэсэн нэртэй бичигдсэн санагтаад байна. Үндсэн за энэ текст маань бол цагаан өнгөтэй байгаа учраас цагаан өнгөтөр харагдахгүй байгаа дээ. За энийг хаар өнгөтэй болгоод за тэг үсгийн фонтын just жоохон black нийлээ юун дээр тавьдаг тод үсгийн фонтон дээр. За тэгээд S үсгээ дарж гад scale буюу том жижигэ гэж тааруулаад өгнө. Тэгээд баг зэрэг багсгачээ. За тэг үндсэн үн хэд гисэн байлаа. За тэрийг яхаа цохоогоод биччихье. Санахгүй байна. 125,000 гэд биччихье. За ингээд текст бичлээ. За текст бичснийхээ дараагаар текстээ мөн адилхан layer-ийн богиносгоод өгнө. За энэ хавд нөгчээ. За тэгэхээр энэ хоёр маань ингээд тодорч гарч ирнэ. За текстэн дээр болохоор текст маань урд талаас хойш нь бичигдсэн баг зэрэг тийм animate хөдөлгөөнтэй гарч ирж байсан. За одоо бүгдээрээ тэрийг нэгэд үзсгэе. За animate хөдөлгөөн хийхэд болохоор текстний layer-ыг нэгээд за энэ чи animate гэж байгаа. Animate сонголт руу н ороод animate сонголтын дотор opposite гэсэн сонголт бий.
opacity руу ороод за энэ opacity-х нь 100% 0 болгоно. За anchor text маань харагдахгүй болчихж байна. За тэгсний дараагаар энэ дээр харагдах range selector 1 гэсэн сонголт руу ороод start-ийн цагийн дараад тоглоулагч баг зэрэг хойш нь явууллаа. Одоо энэ 0-ыг 100% та болгоод өгöd. Текст маань opacity нь багассан байж байгаад үсэг нэг бүрээрээ тус тусдаа тодорч гарч ирэх ерөнхийдөө юм анимашн хөдөлгөөн өгдөж байна. За тэгээ энэ маань дэндүү хурдан гарч ирээд байвал 2K frame зайг нь холдуулаад өгч болно. За ерөнхийдөө манай бичлэг маань нэг иймэрхүү байдалтай ингээ бэлэн болж байна. За энэчнээсээ болохоор бид бүхэн бичлэгээ одоо ингээд бэлэн болчлоо гэж үзвэл экспорт хийх шаардлагатай. За экспорт бол ерөнхийдөө хоёр төрлөөр экспорт хийж болдог байгаа. За нэг нь бол файл зэс рүү ороод экспорт гингуудаа шууд рендер гэдэг ингээд дарчиж болно. За энэ маань болохоор After Effects програм шууд өөр дээрээ ингээд рендер хийх тохиргоотой байж байгаа. Аль эсвэл экспорт дараад энэ media encoder гэдэг сонголтыг дарна. За энэ маань болохоор ерөнхийдөө бол Adobe нэг юм тусдаа экспорт гэдэг нэг юм жижиг програм байгаа. Энэ програмаас ерөнхийдөө бол экспорттой хэвэл илүү тохиромжтой байдаг байгаа. Тэгэхээр энэ media encoder-ыг бас компьютер дээр давхар Premiere, After Effects програмуудыг ашиглаж байгаа тохиолдолд media encoder суулгасан байвал хэрэгтэй байдаг байгаа. За миний компьютер дээр бол media encoder суудсан байгаа. За media encoder маань ингээд нэгдсэн байдалтай юм харагдаж байна. За энд болохоор миний өмнө нь ажиллаж байсан файл харагдаж байна. Одоо ажиллаж байгаа файл маань энд харагдаж байна. За энэ одоо ажиллаж байгаа файлынхан бол сонголтууд дээрс. За энэ урд талын хэсэг дээрс файлын форматыг сонгож өгнө. Ямар форматаар экспорт хийж байна? Тухайн форматыг сонгож өгнө. За энд бол маш олон төрлийн форматууд байна. Энэчээс ерөнхийдөө бид нэр яг энгийн MP4-оор форматаар гаргая гэвэл энэ H264 гэсэн сонголтыг сонгоод за хоёр дахь хэсгээс нь болохоор энэ match source bitrate гэдэг сонголт дээр байвал ерөнхийдөө зүгээр. За энэчээс бас мөн YouTube 1080 дээр ч юм уу ингэж хийчих болно. За энэ гурав дахь хэсэг нь болохоор export хийсэн видео маань хаана хадгалагдах вэ гэдгийг зааж өгнө. Энэ дээр дараад за би жишээ нь дэлгэцэн дээр reclam гэдэг нэртэй хадгаллаа. Save. За тэгээ одоо энийг экспорт хийхдээ болохоор зам дээрээ дарж идэвхжүүлээд ногоон тавчлаар дээр дарна. Миний файл хэр зэрэг их эффект хийсэн байна. Хугацаа нь ямар байна? Тэрнээс хамаарат энэ бол экспорт хийх хугацаа ерөнхийдөө тодорхойлогдож байна. За энэ бол нэг их олон эффект ашиглаагүй 5 секундын видео учраас маш хурдан экспорт хийгдээд ингээд дуусч байна. За тэгээ реклам гэсэн файл маань MP4-оор ингээд үүслээ. За ингээд нэг богинохон хэмжээний 5 секундын нэг юм шторкийг After Effects-ээр 3 ширхэг зураг ашиглаад ингэж хийж болдог байна. За та бүхэнд энэ татах файлуудыг доор линкэн дээр оруулаад өгье. Тэгээд татаад дуурайгаа тийгээд үзцгээгээрэй. Дараагийн хичээлээр уулзлаа. Түр баяртай.